За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улс Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр сойрхон бодлого тухай төслийг 100% дэмжиж байгаамаа. Яагаад тэгэхээр төсвийн доктортой байдлын тухай хуулийн бүх заалд бүрэн хангасан байна заалдуудыг. За 6 дугаар зүйл төсвийн тусгай шаардлага бүгдийг хангасан байна. Тэгэхээр энэ цаг үе олсон ийм төсөл, ийм зээл гэж харж байна. За надад хоёр асуулт байна. Эрүүл мэндийн сайд болон боловсролын сайдаас. За нэгдүгürt энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ер нь Баян-Улгийн аймагт хэрэгжих төслүүд байгаа юу? Эрүүл мэндийн сайдаас. Ялангуяа энэ орон нутгийн эрүүл мэндийн барилга байгууламжийг барих нас баралт ихтэй болохоор орон нутг руу шигэлсэн байж шүү дээ. Тэгэхээр Баян-Улгийн аймагт төсөөлбөр байна уу? За боловсролын салбараас бас асуух. Баян-Улгийн аймагт жагсаалтын харахад нэгж төсөл хэрэгжээгүй байсан. Жагсаалт нь байхгүй байсан. Тэгэхээр энэ жагсаалтыг ер нь ямар шалгуураар гаргасан бэ? Энэ шалгуурыг хангаж энэ жагсаалтад орох, сургууль бариулах боломж байна уу? Энэ тал дээр асуулт асуух гэсэн. За, Чанга бэлгчний асуултанд хариулъя. Чин бүрэн сайд, дараа нь босрлоо. За тэгэхээр энэ ADB-ийн төслийн хүрээнд энэ төрийн тусламжийг сайжруулах энэ гол ажил бол ерөөсөө л 21 аймагт жигд хүртэнэ. Ялангуяа Баян-Улгийн аймаг бол хамгийн их аслагдсан. Дээр нь Бартаа замигтай сумдууд аймагуудтай холбогдох энэ нөхцөл байдал тийм амар биш байдаг. Тэр утгаараа бол нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл хийгдэнэ. Тэр өргөтгөл дотор хагалгаа хийдэг, харваад шигдээс болоод ирсэн хүний ангиографийн кат лаб гэж бид мэргэжлийн үгээр хэлээд байгаа тийм ээ. Судасны бүглэрсэн судсыг тэлж онгойлгодог эмчилгээний том төв нээгдэнэ. За дээрэс нь эрчим эмчилгээний тоног төхөөрөмжүүд бүх аймагуудад сууна. Дээрэс нь суралт хийгдэнэ. Хүний нөөцийг бэлтгэж өгнө. За дээрэс нь явуулын эмнэлэг буюу 130 энэ орон нутагт туулах чадвар сайтай төрийн тусламжийн машин, бид энийг машин гэхгүй бүр явуулын эмнэлэг гэж нэрлэдэг байгаа. Тэр дотроо дээд хэмжээний амнаас аврах бүх төрлийн тусламж үйлчилгээ, яарлаа тусламж үзүүлдэг тоног төхөөрөмжтэй хэрэгсэлтэй. Дээрээс нь Starlink-ийн интернет холбоотой. Холбоогоор дамжуулаад веб зөвлөгөө Улаанбаатар хотын колл центрээс байнгын зөвлөгөө авч дуудлага дээр очино. Хүнээ тээвэрлэхэд явцдаа эмчилгээг хийгээд явна. Эмнэлэгдээ очиход ямар хүн ирж байгаа гэдгийг эмнэлэг нь мэдээд бэлтгэл ажил хангацсан. Ингээд бид яаралтай тусламжийг жинхэнэ өндөр түвшинд Монгол улс даяараа гаргаад өндөр хөгжилтэй орнууд зөвхөн шигдээс хүн нас аврахаа болчиход байгаа шүү дээ. Бид ийм хэмжээнд бүх аймагуудад ижил хэмжээнд хөгжүүлэх энэ бодлого хэрэгжих юм аа. Ер нь бол энэ 230 гаруй сая доллараар энэ Монгол улсын яаралтай тусламжийг сайжруулах бол бид бага зардлаар харин их ажил хийх гэж байгаа гэж дотроо бас их баяртай байна. За, босрлоо 8 номер. За, боловсролын явнаас Бачаргал гишүүний асуултанд хариулъя. За, ер нь бол урьдчилсан судалгаа тооцоолол хийгээд 2030 он хүртэл 108 сургууль 95 цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага байгаа. Үүнээс нэн тэргуунд тулгамдсан ялангуяа Улаанбаатар нийслэл хот хүн амын нягтршил төвлөрсөн ийм газруудаа бол 3 ээлжийн эрсдлээс сэргийлэх хамгийн тулгамдсан төслүүдэд ирэмблээд за орон нутагт бол бас хүүхдийн аюулгүй байдал хангагдахад эрсдэл үүссэн мэргэжлийн дүгнэлт гараад акт үлдэгдсэн ийм хүнд нөхцөл байдалтай сургуулиуд цэцэрлэгүүдийг бол нэн тэргуунд шийдвэрлэе гэсэн ийм зарчим бариад тэгээ мөн дээрээс нь Азийн хөгжлийн банкны зээлдүүлэгч талын шалгуур шаардлага нийгэм гендер байгаль орчин дэд үдэс энэ олон шаардлагууд дээр үндэслээд ингэ явж байгаа. За Баян-Улгийн аймгийн тухайд бол яг одоогоор 3 ээлжийн болон Улаанбаатар шингээд бусад орон нутгуудтайгаа адилхан стандартын төвшөнд бүлэг дүүргэлтүүд хэвийн явагдаж байгаа. За акт үлдэгдээд аюулгүй байдланд эрсдэл учирсан ийм сургууль байхгүй харин нэг
цэцэрлэгийн 100 хүүхэдтэй цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бол бас тулгамдж байна гэсэн ийм дүгнэлтийн дагуу одоо энэ танилцуулга төлөвлөгөөнд бол тусаад судлагдаад явж байгаа гэдгийг хэлэх байна. За, Жанга Балигш нэмж тодруулъя. За, боловсролын яамныхан судалгаа буруу хийсэн байна. Баянгийн аймагт хүн амын тоо жилээс жилд өсөж байгаа. Нэг ангид 40-с дээш хүүхэд хичээлж байгаа. Наад судалгааг чинь ямар компани хийсэн бэ? Та бол тэрнийг тодорхой хэлэх хэрэгтэй. Би тэр жагсаалтыг асуусан чинь танай аймагт зураг төсвийн гарааг болохоор бид ганцхан төслийг л энэ жагсаасан гэж хэлсэн. Тэгж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр та тэр судалгаа хийсэн компанитайгаа мэдээллийг надад хэлж өгөөр байна. За, шинэ бүрэн сайдаа манайд шинэ имлэг нэгдсэн имлэг баригдсан шүү дээ. Тэгээ одоо нэгдсэн имлэгийн өртгөлгээ та хэлнэлээ сая. Тэгэхээр энэ эрүүл мэндийн багуудын төв их одоо хэцүү болчиход байгаа шүү дээ. Багтдаг уу? Хүн амын тоо ихснээс болоод. Тэгэхээр энэ багуудын эрүүл мэндийн төвийг Чимүрэн сайд хариулъя. За, Баян хөдөлгөөний нэгдсэн эмнэлгийн барилга одоо өчигдөр хүлээж авах комисс ажилласан байх хэвээр. За, тэрний дүгнэлтийг бол би харин сонсоогүй байна. Дээрээс нь доторх одоо 50 тоног төхөөрөмж тэр ашиглалтанд оруулах юу бол энэ 26 оны төсөвт байгаа. Тэрийг хийн. Гэхдээ бидэнд одоо нөгөө давхцсан ажлууд хийхгүй тулд өргөтгөл нөгөө дутуу эрчим дэмжлэгээ яаралтай тусламжийн л одоо зүйлүүд дээр нь нэмэлтээр дутуу зүйлийг л хийж өгье. Тэгэхээр энэ нөхцөл байдлын дүгнэлт гаргасан зөвлөх баг ажилтсан бүх аймагуудаар яваад ажилтсан юу дутуу байгаа, ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа, ямар болсон хүчин дутагдaltaй энэ төр гэдэг бүгдийг гаргана. Харин сумдууд болон багуудад бол нөхцөл байдал бас тийм амаргүй байгаа мэдчихэж байгаа. Тухайлх юм бол одоо хотын шанарт байдаг багийн эмнэлгийн асуудал. За, тэн дээр бид бас очиж ажиллаж барилгын компанийн ажлыг бас нэлээд хордлуулж овоо одоо гайгүй гүйцэтгэл болж байгаа. Гайгүй болж байгаа. Босрлын 8 номер. За, гишүүний асуултанд нэмж тодруулъя. Боловсролын ямар жаргал. Тэгэхээр энэ судалгаа тооцооллыг хийхэд бас улсын төсвийн боловсруулалт хийгдэж байгаа явцад боловсролын яамд ирэх real time-аар одоо яг сургуулийн суралцагчид суралцж байгаа тоо шууд татаад тухайн үеийн боловсрол шинжилгээ ухаан спортын байнгын хорооноос засгийн газраас холбогдох яамдууд ингээд нэгдсэн ажлын хэсэг гараад бүх тоо судалгаагаа нэгтгээд ингэж гаргасан тоо байгаа. Альва нэгэн тийм хувийн хвшлийн тоо судалгаанд бол тулгуурлаагүй. Нөгөөтэйгүр ээлжийн коэффициентийг бас ирэмбийн одоо бас чухал зүйл гэж авч үзэж байгаа. Ээлжийн коэффициент гэдэг нь 2-оос дээш гарах юм бол одоо 3 ээлж рүү орох эрсдэл одоо тухайлах юм бол одоо Улаанбаатар хотод бид нэр 50-аас 70 хүүхэдтэй анги гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм хэмжээнд одоо орон нутгад бол хараахан очоогүй байгаа. Тийм учраас бид нар бас ээлжийн коэффициентийг бол нэн тэргүүний ирэмбэнд оруулж байгаа гэж хэлэх байна. За,